Сайн байцгаана үзэг сонсогч уншигчтай хүндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Малчин телевизийн гүйцэтгэх захирал Пүрвийн Төвшин хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За юуны бидний урилга хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За ингээ хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлэг эхлэе. За нэвтрүүлгийн хамгийн ихний асуулт маань уламжлалсан асуулт байгаа. Та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа нэг сайхан танилцуулаач. За намайг Пүрвийн Төвшин гэдэг. Эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг Улаанбаатарт. Манай эхнэрийг Ванчигма гэдэг хөөч мэргэжилтэй. За том хүн маань бол одоо 6 дугаар анги, дараах охин маань 4 дугаар анги, за баг маань одоо ингээ гэртээ байж та. Хүмүүжэд байж байна. За дор үнэл ажил төрөлтөө байгаад идэх байна, тийм ээ. За Төвшин захирал маань аль нутаг усны хүн байдгийг. За би Дундгуй аймгийн Эрдэнэтлээс юм харьяат. За Дундгуй аймгийн төв дээр 10 жил төгссөн. За баг багтаа бол Дундгуй аймгийн Эрдэнэтлээс юм цагаан уугар гэдэг ч одоо онкорт ураг шиг адуу мал тэмээ өвхөр 5 шүү малаа одоо маллаж хариулж одоо зуны амралтаа өнгөрөөдөг одоо малчин хүн гэх юм уу тийм л өслөөдөө. За баг нас маань хөдөө өнгөрсөн байдаг. Баг сургууль, сумын сургууль Эрдэнэ талаадаа сурсан байдаг юм уу? Аймгийн төвийн 1-р 10 жил Эрдмийн талаас өгсөн байх сургуулийг. За 10 жилийн хүүхэд байхдаа хэр нийгмийн идэвхтэй за хэр зэрэг хүүхэд байв? Нийгмийн идэх бас өндөр байсан болов уу гэж би одоо өөрийгөө бодчих шүү дээ. Аливаа юмд л одоо төрүүлж гараа өргөдөг, спортын арга хэмжээ, за нийгмийн сургуулиас зохион байгуулж байгаа урлагийн үзлэг, за янз янзын одоо мэтгэлцэн тэмцээнд бол бас ордог. Ер нь л гарааны тавдал байлаа шүү бүх юмд л. Тэгэхээр бол одоо нийгмийн идэвхтэй л байсан байх гэж бодож байна. За ингээд 10 жилийн сургуулаа төгсөөд хаана их сургуульд элсэн орсон байт юм л да. За би 2002 онд радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч зураглаач гэдэг одоо хос мэргэжлэр анхны элсэлтийн ангид орж төгссөн. Зураглаач ер нь мэргэжлэр юм бол дагнж төгсөөд ингээ явдаг. Сэтгүүл зураглаач гэдэг чинь ингээд сонсгоор жоохон тэгээд хол сонсогдоод байгаа байхгүй. Камераа бариад микрофоноо барих юм уу гэдэг. Тэг ийм одоо анги авсан байдаг. Тэгээд тэрэнд орсон. Тэг бид нар ч юугаа мэдгүй тухайд одоо бол би ингээд маш их баярлж явдаг байхгүй. Тэр сэтгүүлчийн олон одоо цагийн лекц тэр алдартай багшуудаар хичээл заалгах юмнууд маань ингээл орж исэн байгаа тох. Тэгжээж нөгөө нэг зураглаачийнхаа ажлаа хийхэд сэтгүүлчтэйгээ яаж харьцах уу, за мэдээж тэрний чинь дагаал найруулах ч байт юм ингээл зөндөө юм илүү сурсан юм болов уу гэж боддог. Тэгээ одоо бол яг ингээд нэг удирдах юм хийгээд ч юм уу, яг энэ одоо мэргэжлэр телевизийн байгууллага удирдах яг тэр олон юмнууд маань бол хэрэг болдог болов. Одоо дуулсан мэдсэн юмнууд маань тэр сайхан багшнуудаас сонссон юмнууд маань их л нэмэртэй байдаг да. За таны эцэг Пүрвийг би өвдөө мэдх юм байна. Алдартай сайхан хүн байсан. Ер нь эцэгийнхээ талаар та дурдаач угуул дундгуйн хүмүүс байдаг юм уу? За манай аав бол би одоо Пүрвийн Төвшин гэж явдаг. За ухтаан бол миний одоо нагаз ах. 80-аад оны дундуур одоо нагаз ах маань өмтэй ханилаад бас хүүхэд өтер олдохгүй байсан юм байгаа гэж ярьдаг. Тэгээд одоо төрсөн дүүгээсээ намайг өргөж авсан. Би бол өөрөө бол одоо Дундгуй аймгийн Эрдэнэтлээс сумын цагаан уугар гэдэг сэн төрөө гэдэг хүний хүүхэд байдгийн. Тэгээ аав ээж мэж гэсэн бас хойшоо сургуульд яваад тэгээ өргүүлж таараа тухайд бас ингээд одоо сүүл сонсч байхад олон л хүн тийм юм заяач юм уу янз янзын байд юм шиг л. Тэгээд бол 3 жилийн дараа буцаагаад аав ээжээр аваад би бол овог бол Пүрв гэдэг хүнээр явсан. Одоо орчуулгын киноны нэрт одоо орчуулагч Пүрв гэдэг хүн бол одоо намайг энэ мэргэжлийг сонгоход за миний одоо бурхан болтлоо бол намайг бүхэл юмор тэтгэж дэмжиж хайрлаж ингэж явсан миний аав шиг байсан юм хүн. За ер нь бол манай нагаз ах тэгтээ 3 настайгаас би өөрийнхөө аав ээж дээр өсөөд ингэж явсан. За уг мовгон бол солиогүй ийм л учиртай юм байдаг. Тэгэхээр бол яг би одоо олон сайхан аав нар ийм одоо олон сайхан аавтай ингэж хоёр сайхан аавтай одоо бол хоёлаа бурхны хүн болсон. Тэгээд одоо
Бүрүү гэдэг хүнээрээ овоглоод Цэнтрүү аав дээрээ өсөөд ингээд л явдгийг. За миний аав одоо Бүрүү аавын хувьд бол Германы Лайпцигт урлаг судлаач мэргэжлэр төгсөөд гэрэл зурагч нараа үндэсний телевизэд ажиллаж за тэр шудлаараа одоо намайг ийшээ оруул яасан бэ минийхөө гэж энэ зураглаач гэдэг энэ их сайхан мэргэжил байдгийг шүү ийшээ оруул зүгээр юм болов уу гэж одоо намайг л одоо бүхэл амьдралын юмд хөтлж оруулсан ийм хүн байдаг. За одоо та бүхний сайн мэддэг Атан хаан Сиси, Мэтршгүй Жулия, амьдралын хүрд гих зэрэг одоо ийм кинонуудыг орчуулсан. Тэгээ аав маань бол хэлдэг байсан л да. Орчуулагч хүн бол гадаад хэл их сайн мэдэх нь бол тийм чухал биш ээ. Монгол хэлээр маш сайн мэддэг байх хэрэгтэй гэдэг. Тэр ч утгаараа тэрний одоо философиг ойлгосон хүн бол маш сайхан киногоо орчуулдаг. Тэр монгол хэлний гайхамшигт юмнуудаар орчуулсан юм бол одоо үзэгчийн хүртэл болохтой илүү төхөм сайн байсан юм болов уу гэж одоо үндэсний телевизийн орчуулгын киноны алба за Монголын орчуулагчдын холбоо маань таарсан энэ тэнд ажиллаар явж байгаад ярихтаа бол одоо дандаа хүндэлж хайрлж ингэж ярьж явдаг да. За миний аав Цэнтрүүп бол одоо Эрдэнэт суман төрсөн одоо гидрогеологч мэргэжилтэй одоо говийг усчуулах ажилд бол одоо баг залуу насндаа өнгөрөөгөөд ингээд явж исэн ийм хүн байдаг. За би тэгэл одоо ингээд аав тэрт бас баярлалтай. Тэвэ аав гэдэг ингээд ярихаар нөгөө яг одоо танд энэ сэдвээр ярьж байгаа болохоор бас алины энтергээд хаяа найз нартай энтер ярихаар алин яриад байна энтер гэдэг байхгүй. Тэгэхээр би одоо ингээд урд нь ингээд тодтолтой явал та Цэнтрүү аав маань бол аав ээж хоёр бол намайг одоо ч би хүүхдээ хөдөө 3 сар ингээд орхиход ингээд хэцүү байгаад байна. Яг үндэ орхиогүй юм би. Тэг би намайг яаж тэр 3 сар одоо 90 одны дундуур орхисонд л маш их баярлж авдаг. Яаж тэгж ахуйтай болгосон, яаж биеэ даалгадаг болгосон, яаж одоо өлсөж айраг сангаа уулгадаг болгосон, яаж энэ малчин гэдгийг ойлгуулсан. Гөө мөн их л холч хараатай хүн юм да. Тэрнээс тэгэл тэр чинь ялгаагүй ээж дургуулахаар аавч гисэн бол одоо дотгошоо ойлно гэдэг шиг сандгал байсан байлгүй. Өөрт тохиолдод ирэхээр би ойлгоод байгаа. Одоо манай аавын 7 дүүнэрийн цагаан аваргаад байж чинь тэгээд л хүүхдүүдээ авчир ямаа мал саалга адуу мал унуул гэл ингэдэг байхгүй. Тэгэл заа гэсэн мөртлөөсөө л нэг цаанаа нэг одоо тэгчих болов ингэчих болов гэж боддөг. Тэгээд тэр юмнуудыг хийж аав маань одоо намайг хөдөө тогтмол гаргаж нэг сургууль нэг 5 сарын 31-нд амрах байдаг бол 6 сарын 5 сарын 29-нд унаа байвал тэгэл сүүлийн 2 өдрийг педал явуулдаг л энэ зүйлүүд дээр энэ холч ухаан энэ одоо мэдгүй би одоо өнөөдрийн хийж байгаа ажилтайгаа ч гэсэн холбогдоход одоо мэдсэн ч юм шиг харсан ч юм шиг ингээд их сонирн байдаг да. Тэгээд ийм олон сайхан аав нарын одоо яг чиглүүлсэн юмар энэ Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч малчин телевизийг одоо хамтлантайгаа хамтдаа энэ Монгол улсад ажилуулад хамтдаа уран бүтээл хийгээ явдаг энэ төр бас холбоотой байдгийн болов уу гэж их боддог шүү. За ээж маань бол одоо хойно эрхүүд дулааны инженер мэргэжлэр төгссөн. За төгсөж ирэнгүүтээ дундговын усчуулах албанд ажиллаад одоо инженерээр дундговын одоо дотоод доод дундгов гэдэг юм одоо дулааны шугамшуулжийг одоо хаана ямар дур баа байна энийг мэддэг. Тэгж байгаа сая 2017 онд Говийнхаа амралтанд гарсан ийм дулааны инженер хүн байдаг. За хувийн хөвшил сөүлд одоо дундговын үндсэн өсгөө өдөртөх газраас одоо ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Одоо ийм сайхан хүмүүсээр оглож ингэж л явдаг. Хүүхэд багт одоо би том болоод нэг ийм мэрэгчлээ болно, тийм мэрэгчлээ болно гэж яддаг, боддог штэ тийм ээ. Арай өөр мэрэгжил төсөөлж ясан уу юу? Төсөөлсөн. Ерөөсөө л онгоцны эсгэж штэ. Болно гэдэг хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэхдээ одоо аавын зааж өгснөөр сэтгэл зураглаач гэдэг сайхан мэрэгчлээ болчтой. Тий. Аав тэндээс хэлээл угаа нөгөө аав маань одоо минийхөө өөрөө л мэдгээл ингээл явсан. Тэгээд чинь 3-4 газар конкурссэн шүү дээ. Тэгээд яг тэр өдөр чинь Мойсийн сэтгүүлчд яаж ийсэн хүмүүс нөгөө нэг аав нь үндэсний телевизийн кино програмын албаны дарга би болохоор радио телевизийн зэн сургууль гээд арьяа сургуульд орцсон. Тэгэл одоо юу гэдгийг тухайн үед чинь тэгэл яриулсан гэдэг. Би үгүй. Би тэгэхдээ нэг тас харахгүй юм ороод урлаг энэ чинь жоохон холол байсан л. Тэгээд одоо мэрэгчлэр өмнөдөө хайртай үнэхээр их бахархдаг учраас тэгж яаж тэр нэг өөр сургуулиуд нь орчоогүй юм тэр гэж л одоо баярлдаг шүү дээ. Магадгүй одоо тэр нисгэгч энэ төр болсон бол бас баярлал явах байсан юм болов уу.
Тэгэхээр одоо тэр хувь заяандаа их баярлдаг. Сүүлд төрөө удирдлагаар суусан байдаг байх шүү та тий. Тэгсэн. Чи хэдэн онд суусан да? 2019 онд Роял олон улсын их сургуулийг одоо төрийн удирдлагын менежментээр сууж төгсөж тэнд бас мэрэгжилтэй ажилласан магистрийн зэрэг хамгаалсан байна. За спортын хувьд ямар спорт сонирхдгийг магадгүй заавч хөлөө байдаг бол одоо хичээж чаддаг юм болоо. За ер нь бол юмд гайгүй юутай шигддэг тий. Учиргүй одоо тэмцээнд ороод медаль зулгаагаад авах хэмжээний биш. За тэгээд энэ миний ажилчин бол одоо энэ 20 жил одоо энэ зураг хөрөг авч төрсний ажил хийжсэн хүний хувьд бол нэг төдийлөн одоо бас хийгээд байхад хэцүү нөгөө монтажинд өдөржин суун за зураг мургаар ингээл хөдөө гадаа дотоод руу олон хоногоор явцдаг энэчрээс бол чаддгаа. Өөрийн хувьд бол бас боломжийн сонирхолтой шүү. За одоо сагсан бөмбөг бол одоо NBA үзэн. За би Английн Премьер Лигийн Челси клубын бол одоо фанат болоод нэг 15 жил болж байна. Тэр тоглолтын бол ямар ч ажилтай үед бол хурааж үздэг. За одоо энэ Челси гэдэг клубын 15 жилийн одоо гарааны 11-ийг бол нэрлэлчин гэх жишээний спорт дуулна их дуртай. Одоо энэ юмнуудаа бол зав гаргая л гэж бодоод байна. Тэг нэг ойр зүрийн ганц нэг тенс менс одоо нэг элдв ганц нэг медальтай тэдэртэй их хайртай. Сүүлийн үед энэ үндэсний шагаан харваагуудаа ажил мэргэжилтэй уялдуулаад бас манай телевиз үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн хүрээндээ одоо энэ спортыг төмөн олон төрхийн төлөө ажиллаж байгаа. Тэрэндээ бол одоо шагаанд бас орсон. Тэгээ бас сүүлийн үед бас энэ үндэсний шагаан харвал бас залуучууд их сонирхдаг гэсэн тоон их огцон өсөж байгаа юм билээ шүү. За манай телевизийн хувьд бол энэ үндэсний шагаан харвааг бол одоо онцолж авч төмөн олонд хүргэж байгаа. За тэрний хүрээнд бол одоо сүүлийн 3 жилийн наадмыг бид 4 өдрийн турш шууд амжуулж байгаа. Тэгээ энэ бол гайхалтай спорт. За өв соёлыг бол түгээн дэлгэрүүлэх үүднээс бол шууд дамжуулснаар маш олон одоо харваачд, залуу хүүхд сонирхдаг жинхэнэ одоо эр хүний спорт гэж одоо энэ өвгд дээдс маань хүүхдүүдэд хичээлүүлдэг. Алхын одоо олон тойрмууд байдаг тий тойром харваа гэдэг чинь бол одоо юу гэдгийг сая хүртэл одоо Франц улсад манай телевизийг өрж соён бих тойрмыг бол сурвалжлах ажилд яваад ирлээ. Тэгэхээр энэ утгаараа одоо шагаан харваачин бол жинхэнэ одоо эрчүүдийн спорт тий олон өдөр суудаг, 4 өдөр тойром харвдаг. Ийм одоо маш чухал эрс дээр үеэсээ эрчүүдийн төсвөр төвчээр бүх юмыг одоо юм шалгадаг спорт учраас маш одоо их Монгол хүн тохирсон юм болов. Тийм учраас олон хүн сонирхож одоо ингээд жоохон ёстой нөгөө 8 настайгаас 80 настай харвчдаг. Тэгэхээр энэ үндэсний юмнуудыг бол бид одоо онцолж үзүүлэх зорддог байна. За аливаа нэгэн спорт тийм өөрийн гэсэн онцлог одоо байгаа л да тийм ямар ч үйл спортод. Энэ шагаан харванаас олж харсан таны хамгийн сайхан юм нь юу байх шиг вэ? Ерөөсөө л үндэсний өв соёл жинхэнэ эрчүүдийн шанцыг сордог юм спорт. Тэр одоо төвлөрөл бүгд л одоо ингээд шагаагаа нис нь бол ингээд болчдөг бэлтгэл сургуультаараа ч юм уу. Тэгэл одоо тогтмол тэр олон хасааг ингээд 3-4 өдрийн турш оноод байна гэдэг нь өөрөө сэтгэл зүйн спорт. За тэр тойром харваа гэдэг нь болонгууд одоо ерөөсөө хожил биш. Зүгээр л өв соёл одоо эрчүүд наадгаа хийхэд бол явдаг байсан дээр үед. Сүүлийн үед бол яг спорт сол олгох энэ тал руугаа яваад байгаа. Дээр үеийн тэр одоо сая одоо тэр Францад бас ингээд тойром харвааны журмаар тоглолоо л ингээд олон эрчүүд юундэ сайхан насар майхнаа засаал тэгэл ерөөсөө тойрол тоглолцдог. Тэнд одоо юу гэдгийг тэрийг олохоор тэгж тайлбарлаж байгаа юм л ар гэрээ зохицуулсан. Тэгээд олон өдөр одоо ингээд төсвөртэй сууж чадах. Тэр майхан ч ингээд халуундаа бол халуун. Тэгэл хүүтэндээ хүүт. Тэгээд тэр олон юм тэр шагааг ингээд доктортой онох гэдэг юм уу те. Тэр утгаараа жинхэнэ одоо эрчүүдийн спортоо гэж ингэж одоо өөрсдөө ярьж бид одоо бас огшиж явдаг шагааныхан бол. Тэр нэг хамгийн гоё юм нь бол одоо най нийлнэ гэж най уухаа гэдэг шиг. Тэр нь бол одоо нэг ганцхан нийлнэ гэдгийг хэлж байгаа. Тэр ихэд одоо ингээд нэг багийн 8 тамирчин одоо доктортой л онох шүү те тэрийг одоо. Тэг яг ингээд суугаад үзэхэр бол одоо таныг одоо би одоо нэг энэ дээшээ гараад хоёлаа нэг харъя гэж бодчих. Үзэр. Нэслэхэд тэнд хөрөхгүй байгаа юмыг тэгээд тогтмол 4 өдрийн турш тэрийг ингээд явна гэдэг нь жинхэнэ эрчүүд одоо ганцаг гар нээлж, най нээлж, тэ
үнэхээр онохгүй байсан ч тэр одоо сайхан юм нэг юм vibe гэдэг юм та одоохоор бол тэгж хэлэх юм уу те най нийлнэ гэдгийг бол маш их чухалчилж үздэг. За мөн одоо хамгийн гол юм нь бол энэ үндэсний өв соёлыг одоо авч явдаг юм спорт. За тэр дээл заавал өмссөн байх хэвээр. Тэгэл одоо тэр идэл хэрэглүүд нь байж гэн. Ингээл бүх юмнууд нь байж байгаа. Тэнд нь байж байгаа тэр шагааны том дүрмүүд байж гэн. Ингээл тэргээрээ л одоо маш гайхалтай л спорт өв соёл юм да. Бас нэг талаараа том өв соёлоо тэгчнэр бахна. Тэгэлгүй яах вэ те? Өвлүүлжих нь л. Таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Үнэн чударгыг л одоо зарчим болгохыг л хичээдэг те. Тэгээ нэг хэлсэндээ байхыг. Тэгвэл таны хамгийн сайхан тийм нандиндаг зүйл юу вэ? Миний гэр бүл одоо хайртай бүхэн минь. За хар багасаа нөхрөлсөн сайхан найз нөхд минь хүмүүс юм. Төвшин гэдэг хүнийг тодтдог зан чанар нь юу гэж боддог вэ та? Үзэгчд гэдэг шиг хүмүүс л хэлэх болоо та. Би одоо өөрийгөө хайшаа юм тийм ээ. Тэ тодтогдог гэхээр тэгэхээр бол тэрийг бол тэдэр маань л гэдэг. Таны энэ амьдрал дээр үлгэр дуурайл авдаг, үлгэр жишээ болж хардаг ямар тийм баатар байна, хэн байна? За одоо тэгэл уулзсан учирсан болгоноос л авах юм биш үү? Миний хувьд бол одоо энэ залуучуудаас хаач юм сурах юм. Тэгэхээр одоо юу гэдгийг тодорхой одоо тэр гэсэн юм бол алга. За мэдээж одоо энэ сайхан хүмүүсийн уулзаж үзээгүй чинь тэнд сонссон учирсан өгнүүдийг бодох юм. Мэдээж одоо ээж аав эцэг их энэ сайхан хүмүүсээс л тэгээ одоо би танаас ч сайхан зүйлүүдийг сурж явдаг. Таны хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу вэ? Саяхан би нэг хөдөө явчаад ирлээ нэг найзтайгаа. Миний аавтай ч цоо, ээжтэй ч цоо. Тэгээд аавтайгаа манай ангийн хүүхд ингээд машинаар аваад айлуудаар ороод нутгаар ингээд явж байна. Тэр үед аавыгаа бодоол жоохон харамсчихсан л. Амьд зэрэг байсан бол ингээд ямар би чамд татаарах чинь шүү чи гоё яваарай гэж би хэлээ тоглоомжлоомор. Би юу н анх удаа л тэгж байгаа. Яг гоо энийг олон удаа би зураг тараад байгаар үзсэн л т. Мөн авыгаа ээжигээ яасан баярлуулсан энийг харуулсан бол гээл ингээд нэг тийм жижүүрийн хөвшиг чимшиг сонсогддог бол эцэстээ үнэн л юм байт. Тэгээ би одоо саяхандаа уржигдэрх ингээл манай найз минь сайхан аавтайгаа найрлал ээж нь яваал тэгээ бид нар унтах газаргүй болсон чи за чи ээж 40 хүрж байгаа юм те 30 эдтэй. За чи тэгвэл ээж юу аав ээж хэрэг унтчихгүй юу энэ гээл те. Ингээл явсан чинь би одоо аав ээж хоёртойгоо ингээ явал гоё гэл ингээл. Аавыгаа их бодож байгаа. Аав байна одоо бас залуухан бурхан болоод тэгээ хэвтэр тентэр бас 2 3 жил хэвтсэн болооч тэр юм уу. Тэгээ тухайн үед одоо саяхан л та яг ингээд нэг аваад аялал зугаалах ч юм уу. Яг сайхан ингээд нэг аавтайгаа ч юм уу хоёулаа ч юм уу ингээ явж исэн болол гэж. Харамсах болно лээ сүүлийн үед. Таны сэтгэлийг юу их зовоож байна? Би бол одоо энэ найз нөхөд элдэн хүн тааралдвал одоо ярьдаг болоод байгаа сүүлийн үед. Эх оронд маань хөнгүү болж байгаад л одоо жоох зовооч юм та. Бид яг хаа ингээ сайхан нутагтаа ажиллаад амьдраа тэгээд болдог юм болдгоороо дуусах баг. Энэ одоо хоёр том гүрний дунд байгаа. Энэ агуу том нутагтай асар их баялагтай энэ улс маань хөнгүү болж хин карт одоо дээд зэхэднүүд маань гадагшаа явж байгаа л их. За өнөж явж байна. Гэхдээ тэд маань ч одоо тэгээд сурч боловсрох гол амьдрал хуугаа дэвшлүүлэх гэл тэгээд явж идэг байлгүй төхөргий. Тийм л баг л та. Сурч боловсроо ирэхгүй юм биш үү? Эцсийн эцэст энэ хотыг энэ хөдөө ер нь бүхэл юмыг хүн л хөгжүүлнэ гэж боддог. Би одоо энэ сайхан мэрэгжил сайхан камерын буйнаар бол дэлхийн бас нэг 30 40 хотуудаар явлаа. 10-20 улсаар явлаа. Тэгээл гээ нисэх онгоцны буудлын дээр нь ингээл хаяа бодно шүү дээ. Энэ дэлхийн цэг болсон нэг л цэг юм байна да би ч гэдэг юм уу те. Тэгэл энэ бүх юмыг ер нь хүн л хийдэг юм байна да л гэж бодоол. Тэгээ одоо бас сүүлийн үед л тэгэл нэг юм янз янзын
улс оронч гэдэг юм уу, эх оронч гэдэг юм уу юм энэ төр л бодоод байх бол одоо. Тэгээ тэрэн дээр л би одоо олон гаргалгаагаар бодоод л хаяа ингээл таач одоо бас боддог л байлгүй ингээл элдв юм тийм ээ. Одоо энэ урдах ажил амьдралын хажуугаар хаяа ч гэсэн ингээд бодохоор л тэгэл би бол яаж утсан л эх орон хөнгүү болж байгаа гэдэг дээр л очиод байгаа. Тэр авилгал хамаагүй. Тэр бол дараагийн асуудал. Энийг бол хойш ярих уу ер нь бол надад бол би ярил бол зөндөө л юм ярмаар байдаг. Эх орны тал дээр. Одоо хийж байгаа ажил мэргэжтэйтэй холбоотой нэг гэдэг асуулт асуунаа. Танаа өнцөг бол нэг малчин авдрууга хөдөөрүүга чиглэсэн ийм бодлогыг хийгээд нийтлийн бодлого тийм ээ. Ингээд явж байна. Яагаад энэ өнцгийг барих гэсэн юм бол? Малчин телевиз үүсгэн байгуулагдаад 12 жил болж байгаа. За миний хувьд энэ Royal Media Group гэдээ байсан 2011 онд намайг одоо нэрвэрлэхийн дараах учрал сайд дуудаад тэгээд нэг юм телевиз байгуулах гэж байна гэдэг ингээд ажилласан. За тэрний араас 2 жилийн дараа тэр одоо тухайн үед байсан Royal HD телевиз гэдэг. Тэрний араас 2 жилийн дараа за одоо Монгол Улсын ардын багш Нэмосор Ихцэг олон улсын сургуулийн ректор Нэмосор захирал маань одоо малчтын алдартай холбоотой байсан. Ер нь л одоо энэ юмыг бас их боддог, холыг хардаг хүн болов гэж бодож явдгийн би. Тэгээ тэр утгаараа одоо энэ ректор маань санаачилж малчин гэдэг телевизийг байгуулсан. Монгол хүн гэдэг чинь бид малчтаас л эхлэлтэй юм шүү дээ. Тийм учраас энэ нийгэмд бол энэ малчтыг одоо нэг бүр юм ялгуурлах ч юм уу ийм хандлага байгаа учраас би энэний төлөө дуурдаг юм байгуулъя л гэж ингэж бодож бас нэг тийм байгуулж байсан. Тэгээ өнөөдөр одоо дид тайтай ингээ явж байгааг харах сайхан байдгаа гэдэг. Миний хувьд одоо юу гэдгийг 2021 оноос одоо малчин телевизийг бас удирдах албан тушаалтнаар нь яваад анаа л одоо энэ үндэсний өв соёл энэ одоо малчин түмэн за үндэсний үйлдвэрлэгч үндэсний гэсэн бүх юмыг сурчлан таниулж энийг нэг монголоор нь байх юмсан болов гэж ойлгож манай телевизийн нийтлийн бодлого явуулдаг. Тэгээ тэр ч утгаараа одоо энэ монгол хүмүүд за шийдвэр гаргах төвчний нэг 40-с дээш насны хүмүүс маань маш их үзэж ойлгож адуу мал одоо юу гэдгийг ингээл үзэж байгаад би одоо хувьдаа маш их баярлж байгаа. Төшөө илүү одоо яаж сайжруулж контентоо илүү одоо энэ хүүхд залуучуудыг ойлгуулах тухай. Ерөөсөө энэ хаяанд л байгаа юмнууд шүү дээ. 100 км-ийн цаана байгаа юм. Бид нар чинь нэг 0.5 дээр л нэг л том ярьцгаас л хүмүүс байх юм биш. Тэгэхээр 97-8% нь л малчтай л байх шүү дээ. Сум орон нутгуудаа тэрийг ялгаал ингээл яваад байдаг. Тэгээ тэрний одоо өмөөрөгч гэдэг юм уу энийгээ түгээн дэлгэрүүлж нөгөө л нэг Монгол улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг сахиж яваа энэ хүмүүсээ ойлгуулж, ухааруулж ингэж явахын төлөө явдаг. Тэгээ одоо бол одоо телевиз маань бас хүн амтан үзээд маш их ойлгоод нэвтрүүлгүүдийг маань хүлээдэг болж байгаад бол хувьдаа маш их баярлж байгаа. Маш их одоо ийгч юм байна гэж ойлгож байгаа. За таны хувьд хөгжлийн замаар гээд нэг сайхан цуврал нэвтрүүлгүүдийн багт орж ажиллаад нэлээдж одоо олон улсаар явж ирсэн санагдчих шүү. Тэндээс одоо олон юмыг харсан л байлгүй дээ та. Хамгийн эмзэглэж исэн зүйл нь юу вэ? Хөгжлийн замаар гээ за энэ манай Америкт одоо амьдардаг ус одоо Монголд ирсэн Галуудрах ах маань манай нэвтрүүлгийн продюсер нь Монголын продюсер Наран Туглагч хоёр маань санал тавиад тэгээ би 3 дахь удаагийнх нь явалтаар хөгжлийн замаар гэдэг нэвтрүүлгийг Америкт очиж 10 нас зүүн эргэрүүл эргийн одоо монголчуудаар Америкийн хөгжлийн стандартыг Монголын хөгжлийн стандарттай харьцуулсан 52 дугаар зур нэвтрүүлэг бэлтгэх энэ ажлын одоо нэг багт нь орж ингэ явсан. Одоо юу гэдгийг зураглаачийн баг гэдэг юм уу ингэ эвлүүлэг одоо гүйцэтгэлийн багт ороод тэгэл Америкийн монголчуудаар ингэж явж за Америкийн хотуудын одоо зарим нэг тийм удирдах албан тушаалтуудаас яриа өөрөө авч тэгээд эргээ ирж Монголд одоо харьцуулж хийж одоо юу гэдэг нэг хөгжлийн юуг л
дундах нөгөө нэг туулах замыг л одоо урдсах зорилттой л хийж байгаа л юм манай санаачлагч нарын ч ярьдаг юм. Ийм замаар хөгдсөн байна шүү Тий. дээ. Ингэж стандартаа ингэж барьдсан байна. Энэ нь ингэдэг юм байна. Одоо тэр нэг айгүй энгийн юм нэвтрүүлгүүд бэлтгэж ингэж явуулсан. Тэгээ Америкийн нэгдсэн улсаар бол бас баруун үргээс зүүн эрэг олон хотуудаар явж тэнд байгаа монголчуудын одоо ажил амьдрал ахуй бүх юм нь одоо ойлгож судалж ингэж явдаг. Энд багш байхгүй баг шүү дээ. Тэнд ингээ багш нар трак өрөөд байгаад л би харамсаа л байдаг байхгүй. Тийм юмд тэрийг л бодож л явдаг. Яг миний ажил бол ингээд сайхан хийгээд ирж Монголынхоо зураг авалтыг хийгээд маш одоо үзэгчдийн үзэх дуртай ийм сайхан нэвтрүүлэг болоод явж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа Солонгос орноор. Энэ нөгөө нэг заавал нөгөө нэг тууж алдах биш зүгээр л товчлоод ингээд хийцэн байх шүү. Энэ шууд ингэж болд юм байна л гэдгийг үзүүлдэг ийм санаатай нэвтрүүлэг шүү дээ. Тэгээ маш олон одоо үзэгчтэй ийм сайхан нэвтрүүлэг байна. Тэр багт ажилласандаа одоо би маш их баярлж явдаг та. Дээрээс нь одоо манай телевизээс бэлтгэн хөрөгдөг Нучралын баяр гэдэг нэвтрүүлэг байна. За энэ бол одоо эх орноос хол ажиллаж байгаа ээж аавуудтай нь хүүхдүүдийн үзүүлэх манай энэ Учрал радио одоо санаачилсан нэвтрүүлэгт бас 6 жил одоо дараалаад хийгдэж байгаа энэ сайхан нэвтрүүлэг байна. Их сайхан буянтай нэвтрүүлэг юм шиг харагддаг шүү дээ. Өдөрж одоо олон жилийн дараа эцэг эхтэйгээ очиод хүүхд нь уулзч байна. Энэ бол сайхан буян юм да тийм ээ. Тэгэлгүй яг уу буйнаас гадна одоо манай санаачлагч за одоо нэвтрүүлэг бэлдэж байгаа баг бидний гол одоо хүнд ойлгуулах юм нь бол аавынхаа тэр Солонгос явсан гэдэг үг л багтах. Гэтэл тэр хүн энэ хүүхдүүдийн төлөө гэр бүлийнхаа төлөө яаж нойр хоолгүй ажиллаж хөдөлмөрч аав нь чиний одоо сургуультай өмсөх хувцсны мөнгийг олохын тулд яаж ажиллаж байгааг хэцүү бэрхийг туулж ингэж явж байгааг л үзүүлдэг. Тэгээ энийг харсан хүүхэд бол ирээд амьдралыг үзэх үзэл. За одоо ойрхондоо бол сурлах хөдөлмөртөө амжилт гаргаж байгааг бол ангийнх нь багш нар хэлж байгаа. Тэгээ энэгээр дамжуулж энэ олон хүүхдүүдэд бас аав ээж нь яагаад одоо ажилдаа явна гэдгийг л бас ойлгуулж Монголд байгаа за мөн ялгаагүй нь гадаад байгаа хүүхдүүдийг ч гэсэн тэгээ олон хүүхэд энийг өөрчлөгдөж сонсож байгааг бол багш нар нь хэлдэг. Эдрийг бол ингээл сонсоход бол үнэхээр одоо бас сайхан байдаг. Одоо нийт нэг 60 хүүхдүүдийг бас уулзуулчаад байгаа байх шүү. Солонгос руу Airbus компани одоо дэмжлэгтэйгээр ингээд одоо Учралын баяр 6 дахь дугаараа хийгээд ирлээ. Удахгүй одоо ингээд цэцэгд. Өнөөдөр маргааш гэдэг зүйл байна. Танд аль нь хамгийн их чухал вэ? За би маргааш л гэж бодож байна. Яагаад? Ямар нэг юм одоо төлөвлөж тунгаахгүй болвол амжилт ч гэдэг юм уу, хариуцлагатай байдал ч гэдэг юм уу, сайхан амьдралын тухай ч юм уу бас ботход хэцүү баг. Би одоо маргааш чухал уулзалтаа байж өнөөдрөөр амьдраад заал аваад жоохон гараад хэцүү шүү дээ. Тэр харин төлөвлөсөн маргаашаа л гоё үр дүнтэй л өнгөрүүлэх. Тэрээс маргааш гэж боддог. Хүмүүс л өнөөдөр өрөөл гэж боддог. Тэр нь одоо илүү хариуцлагатай иргэн байхад бол бас нөлөөтэй болов гэж. Хэрвээ маргаашийн талаар мэдэж болохоор бол та юуг мэдхийг хүсэж байна? Тэр чи одоо ингээл боломжгүй учраас бол би илүү нөгөө бодитгүй учраас бол тэрийг одоо маргаашийн тухай мэдхийг ч юм уу тэр бол бодох нь битий бол тэрийг нэг хүсэжгүй байна. Илүү одоо бодит байдалтайгаа одоо тулгараал ингээ явах учраас яг одоо амьдарч байгаа учраас тэр бол угаасаа боломжгүй бол одоо мэдэж байгаа учраас тийм юм бол одоо боддог. Маргаашаа өөрөө л бүтэн шүү дээ. Өөрөө л бүтэн яг. Хүн гэж амт байна. Энэ хүний хамгийн муухай зан чанарыг нь та юу гэж боддог? Би одоо энэ муухай энэ бол энэ худлаа хэлдэг. Ийм хүндэл ерөн дург. Тэндээс л бүх юм эхлэх таг гэж бодод. Худалч юм байна. Худалч. Та өөрөө хэр удаа ярьд? Жижиг хөнгөн маасраны худлаа ярина. Би том худлаа ярьж чадахгүй. Энд тэгээ улс орны хөгжилтэй ч холбоотой байдаг. Худлаа яриад байгаа юм чи. Тэ? Үнэ. Үнэ шүү дээ. Ерөөсөө л тэндээс л бүх юм эхлэх таг. Тэгэл тэнд одоо бандсантаа яа тэгээд ингээл за тэгээд ингээд орхи улс төрж байгаа. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
За миний хамгийн сайн хийж чадах зүйл бол ерөөсөө л урдах ажил. Хийж чадна гэж би бодож байна. Өөртөө магтсан урдах. Ерөөсөө л тийм. Хүн өдөрдөх бол өдөрдөн зураг авах бол аавн одоо ерөөсөө юу гэдгийг бүхэл ажил аавынхаа ажлыг хийх бол аавынхаа ажлыг тэр л миний одоо хамгийн сайн хийж чадах ажил бол гэж. Таны ойрын хамгийн том мөрөөдөл юу вэ? Яг би одоо энэ хийж байгаа ажилтайгаа холбогдол хариулахад бол над юу гэдэг юм бэ одоо нэг тэгэл баян болъё, тансаг болъё, дэги ингээ гэж нэг мөрөөддөг. Одоо хайртай хүмүүс нэлээд бүтэн сайхан эрүүлэнг байгаасаа ажил минь доктортой урагшлаасаа л гэж мөрөөдж байгаа. Мөрөөддөг ер нь бол. За ажил мэргэжилтэй холбоотойгоор хөдөө орон нутгаар их л явж байгаа байлгүй дээ тамлалтаар тийм ээ. За сум орон нутг руугаа хэр явж байна ойрттой. Энэ жил одоо баахан аймагуд сумдуудын 100 жил болоод тах шиг байна шүү дээ. Явна. Одоо ерөөсөө л хөдөө л явдаг. Цагаан баргадын дэрсэн хашиг хонгортол очиод нэг 2 хоног жил байвал сайхан байна. Тэгээ сумаараа дайраад орно. Одоо ах нар дээрээ ороод ингээл зав зайл гаруул ингээд нутаг руугаа л явдаг юм байна. Би энийг одоо энэ зураг тариатайгаар үзчихэл өсөж нэг юм л үг байдаг юм баг гэж үзсэн нэвтрүүлэг болгон дэр тэгдэг юм байна. Чинь яг л үнэн л юм бэл. Орон нутгийн хөгжил гэдэг байгаа. За ялангуяа сум байж аймаг нь байна. Аймаг нь байж бол улс бүрдэн шүү дээ тийм ээ. Түрүүн та нэвтрүүлгийг хэнд хэлжсэн. Хөнгүү болж байна. Хам хүмүүс маань гадагшаа яваад байна. Хөдөө орон нутг ч гэсэн хөнгүү болж байна. Ер нь энэ хөдөө орон нутгийн ялангуяа энэ сумдын хөгжил ингээд тойроо явж байхад ер нь ямар шүү вэ? Ичмэр дамшиг мал гэдэг шиг шүү дээ. Та өөрөө мэдчих шүү дээ. Үнэхээр энийг нөгөө нэг өв соёл элдв юм гээд хаяа өмөрдөг болохоос биш. Бас л тэр үнэн шүү дээ. Тэр нөгөө доор нь ялгцсан байж байгаа нойл мэлч хэцүү шүү дээ. Тэ. Одоо яах хэвтэй юм. Гэтэ бол би бодоолох нь бол болмоор л юм шиг санагдаад байгаа шүү дээ. Таны бодлоор энэ сум орон нутгийг хөгжүүлэхийн тулд ер нь юу хиймээр юм шиг санагддаг вэ? Таны бодлоор шүү. За нэгт хөнгүү болчихсон юм тийм ээ. Яах ёстой юм бэ бид? Нэгдүгээр одоо тэр яг ажлыг чин сэтгэлээсээ хийдэг нэг удирдлага баймаар. Сэтгэлтэй. За тэгвэл нөгөө нэг сэтгэл байвал юу ч болно гэдэг шүү дээ. Тийм юм байдаг юм уу? Одоо тэр улс төржилт гэдэг юм уу жоохон хойш нь тавиад тэрийгээ энэ дээд дарга нар маань их онж тавьдаг. Их тийм холч ухаантай хүмүүс нь байдаг л байлгүй дээ бодвол. Тэгээ энэ хүмүүс яг тэр сум удирдлагыг сэтгэлтэй ч юм уу хүн тавьмаар. Тэгэхгүй одоо нөгөө ярьдаг тэр цүнх баригч гэдэг юм уу нэг бол одоо сум орон нутгийн хүмүүсийг юугаар нь харахгүй бүдүүлгээр нь наан цаана болгож магнитийн хурал дээрээ элдв гарын үсэг зуруулж ингээд одоо хувьдаа говьчулдаг ч юм уу хөгжлийн хойш нь чангаадаг юм зүйлүүд бол байдаг юм шиг. Олон сумдын засаг дарга нар олон сумдын ард иргэдтэй уулзаа явахд бол ийм л юм ярьж байгаа. Тэндээс л бүх юм да. Тэр мөнгө нь байгаад ингээ нөгөө сэтгэлгүй хүн чинь одоо юу гэдгийг юу ч хийж мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд тэр хүн чинь 4 жил өдөрж байгаа болохоор тэгэл ер нь намчрахал талцал аваад л гэж тантаг. За нэгдүгээр сум орон нутгийн сэтгэлтэй удирдлагын хувьд одоо сэтгэл дотж байгаа зүйл бол танд анзаардаг юм байна. Тэг би өөрөө за өөр юу аах юм бэ? Сэтгэлгүй хүмүүс чинь тэгэл юун дээр сэтгэл гарахгүй байгаа байхгүй. Жишээ нь одоо сэтгэлтэй хүн бол тэр чинь нэг сайхан босч ирээл одоо тий хөдөө орон нутгаас визэг хөрөнгө оруулалтыг татах тухай гэл ингээл янз янзын юм хийж болно шүү дээ. Тэгэл тэндээсээ улболоод ажилчдаараа ажиллаа хийлгүүлдэг юм уу? Тий одоо ингээл говьд одоо ингээл яг яриул зөндөө асуудлууд. Яг үнэндээ бол одоо жишээ нь би өөрийнхөө сум дээр жишээ авахт л ажлын байр бол нэг чалга суманд. Тэр чи одоо тэр Хөдөө орон нутгад байгаа ажлын байр бол яг нь хэдэн төрлийн албан хаагчид байх шиг байна тийм ээ. Тэгээд өөр хувь хөвшлээс гэвэл нэг сумдууд бол ялангуяа нэг хэдэн дэлгүүр байна. За өөр юу байх юм? За нэг банкны 2 дийлэр байгаа. За нэг 50 адил юм байна. За яг хөө энд бол манай сумын хувьд бол одоо жишээ нь манай сум чинь Монголын хамгийн том газар нутагтай хамгийн их малтай ийм сум шүү дээ. Тэгээд сумынхын төв нь одоо өлегтэй бас хөгжилгүй ингээ байгаад. Тэр яг нөгөө таныг асуусан болохоор өөрийнхөө сум дээр жишээ авч ярихад бол тэнд бол одоо ингээл нэг хэдэн дэлгүүр уг нь ингээд
хөгжиж болмоор байгаа байхгүй. Тэхийн тулд энэ одоо хөдөө орон нутгийн ажлын байрыг бэлдмээр байна. Зөв цагаан эдэний одоо боловсруулалтыг дэмжих нэг үйлдвэр ч юм уу те тэр байвал малчид маань тэрийг сааж нөгөө ер нь бүх юм чинь мөнгөтэй л холбоотой байгаа юм шиг. Мөнгө олох хөшүүргийг хийгээд өгвөл тэр ер нь бидэргүй хөгжих боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хийх үү нөгөө сэтгэлтэй дарах чинь л хийчтэй. Сэтгүүлгүй дарга бол хийхгүй байх. Дарга бол яаж ийгэд байгаад тах шиг байна. Тэгэхээр сэтгэлтэй сэтгэлгүй л гэж би одоо ингэ бодоод үг олдохгүй байгаа юм л та. Тэрний тэр боловсрал бол 2 3 дугаар асуудал юм шиг юм уу? Тэгээ сум орон нутаг ер нь энэ орон нутаг чинь өөрсдийн гэсэн нэг тийм онцлогуудтай байгаа. Тэг л байна. За газрын тогтцол тийм ээ байгалийн тогтцоороо нэг өргөмж сайхан тэргээр аялал жуулчлал гэдэг юм уу. Нөгөө сүү цагаан эдгээр одоо сайн сум болвол тэргээгээ брэнд болоодгүй. Энэ дээр л нөгөө нэг жоохон дэмжээд өгөө явчихад уг сайхан болох гээд байгаа юм тийм ээ. За Дундгой аймгийн хувьд сая аялал жуулчлал гэснээс хамгийн алдартай газар нь нөгөө их газрын жолоо баг газрын жолоо. За ийшээ бол аялал жуулчлалаар бол гадаадынхан бол их явж байна. Одоо энэ цагаан сувраг. Одоо жишээ нь танаа суманд үзээд харж гаар аятайхан юм гэж байх уу? Мэдээж одоо тэр том уудан Монголын нутаг зөндөөл юм байна. Тэрийг нь л одоо нөгөө нэг менежмент нь юу ч л аялал жуулчлал болгож болно гэжтэй. Нэг айлд ороод хажууд нь ямаа саалгуулаад аялал жуулч шít. Нэг өөрөмс тогтцтой хаддыг л юу гэж хэлсэн ингээл аялал жуулч шít. Одоо манай зэстүүд би бест зэстүүд гээд ингээд хоёр найзтайгаа яваад би зүгээр өөр юм ярьж байгаа ш. Завхан аймгийн Эрдэнэ хайрхан суманд бид нар дуучин Даш Тэмбэрлийн тэл концертыг хийгээд тэгээ тэнд анх дорон гэдэг юм зүйл гарцсан байжгаад тэгээ бид нар дороноор тэр одоо улагчны хар нуур мухартын гол сэнж цохоо за тэгэл тэр Эрдэнэ хайрхны гайхалтай үзэсгэлэн байгалуудыг бид ч өөрөө анхудаа очсон ингээл хийж эхэлсэн. Тэгээд тэр дорооны бичлэгүүд маань гадагшаа гараад одоо Монголын хамгийн том аялал жуулчлалын цогцлбор газрууд Завхан аймгийн Эрдэнэ хайрхан суманд үүссэн. Тэргээрээ одоо бид гурав бас их баярлж огшиж явдаг байхгүй хүнд хэлэхгүй мэдгүй л. Тэгэхээр энэ шиг аливаа зүйлийг түмний анхааралд оруулвал юу ч болно. Тэгээ бодолт одоо нам бидрийг очиж байхад тэр чинь 16 7-ны үед лөө ганцхан амралтын бастай л байсан байхгүй улагчны хар нуур гэдэг газар чинь. Хоёрхан байшаа хоёр үзүүртнээс ч одоо эргэн тойроо. Зүгээр тэр тэгээ олон зуун жилийн турш байж л байсан шүү дээ. Тэгэхээр бол энэ аялал жуулчлал өөрөө нийт сурчлахын юм дээр бол үнэхээр чухал юм шиг байна. За одоо манай сумын хувьд гэл асуулаа. Манай сумын хувьд одоо янз янзын одоо аршаан, сувлал те хэлдэг одоо байгалийн эмчилгээний энэ аршаанууд зөндөө байна. За мөн одоо янз янзын хэлбэртэй хад одоо нэг саяхан би нэг ингээд хүнээс суусан чинь галзуу хүн ороод эрүүл болсон хадж байна л гэл ингэдэг байхгүй. Бүр яг бодтой түүхч байна. Энийг л одоо нөгөө нэг олонний анхааралд оруулаад өгвөл би одоо энэ дээр бас одоо ажил төрлийн цаг зав гайгүй бол ийм нүдийг хий гэж боддог. Нутаг орондоо тий холбоотойгоор. Тэгээд манай сумын чинь бас нэг онцлог юм нь бол энэ хэвтэ тэнхлэгийн зам 10 хэрээс гараад мандалгаагаар ордог зам мөн үү? Тий. Тэр чинь яг манай Эрдэнэ талаар дайрах байхгүй юу? Тэгээ энэ ингээ хоёр талаасаа ингээд явж байгаа байхгүй. Тэг манай дундгоос байхгүй. Нөгөө сэтгэл татдаг юм шиг. Тэгээ энэ зам орчвол яг энэ ашигтай юм байл л дээ. Ерөөсөө ингээд нөгөө баруун аймаг руу явдаг хүмүүс чинь наагур чойророо дундгоороо ороод өвөр хангаар ингээд явдаг. Заавал хотоор ингэж тойроод 1000 км ч гэлөө хэмдэг ч гэлөө тийм ярьсан шүү. Энэ өөрөө айл 10 жил болсон төсөл тээзүүн гарсан төсөл ингээд гацаад байгаа юм байл л. Тэгээд зам орчвол зам дааж хөгжил гэдэг. Ерөөсөө тэгээд асуудал болчих واخ. Тэр чинь олон аймгийн 3 аймгийн нутаг дамжиж чинь олон сумдын нутаг дамжиж явж байгаа. Тэгэл үү. Зам дааж хөгжлөө гэж. Ирээн хаяанд болчихно. Замын үүд хаяанд болчихно. Өвөр хангаа хаяанд болчихно. Өвөр хангааханд манай дундгов нь хаяанд нь болчихно. Нөгөө цагаан сувраг нь их газар баг газрын чулуун. Манай Эрдэнэ талын төв дээр ингээл ерөөсө бүх юм шийдчих гэдэг. Одоо аймгийн төвөөс танаа сум засвал замд холбогдсон байдаг юм. Ер нь энэ танаа аймгийн одоо танаа аймгийн л гэж фокуслол яваад байна ш. Энэ Дундгой аймгийн хэдэн сумтай хэдэн сум засвал замаар холбогдсон байдгийг. Энэ саяхан яваад байсан ш. Ховд аймгийн бүх сум хатуу уучралтай замаар хожигдсон анхны аймаг боллоо. Гэхдээ сонсгож сайхан бахархмаар л. Манай аймаг бол нэг ч сум холбогдоогүй. Яг ингээд урагшаа өмнө гоо явах замдаа тэр хулд уусаар дайраад
замдан дээлгэр цогтын тэрийг одоо холбогсон гэхүү тэр чинь том магистрал замаар явж байгаа юм чинь гол замаар явж байгаа юм чи холбогцсон гэж хэлэхгүй ш. Тэр дайрал өнгөрсөн байхгүй. Тэр за энд нэг юм байхад миний бодол шүү. Сум болгондоо метр зам бариад одоо ер нь 10 км зам бариад яах. Одоо энэ мөнгө болдог энэ том дэд үтсүүдээ одоо энэ улс ч гэсэн бас энэ нөгөө мега төслүүдэд явж байгаа гэдэг шиг тэгжээж энэ мөнгө болдог замаа бид нар тавихгүй болвол тэнд байгаа нэг 5 малчин явдаг замыг ч юм уу 5 хүн сүү зөөдөг зам бол дараагийн асуудал байх ёстой тийм ээ. Бид нар одоо нэлээд гайг болж эхлээд энэ мөнгөний урсгал ордог энэ замуудаа одоо энэ амь настай холбоотой энэ замуудаа явуулж иж явах ёстой юм шиг байна. Тэгээд ч бас танаа донд босоод үнэлгээ төмөр замууд болж ирж байгаа байх шүү. Тий. Эхлээд улс орн бол энэ мөнгө оддог юмнуудаа бол нэг жоохон мөнгөөр зармаар явчихлаа. Тэгэхгүй бол тэнд байгаа нөгөө нэг одоо энэ чинь нэг бүсчилсэнгийн ашиг тус гараад байна шүү дээ. Тэнд байгаа хүн чинь бас ингээ сайн байхын тулд ямар нэгэн байдлаар тэнд байгаа бүх сүмөө холбогдсон байна шүү дээ. Тэнд бол тэр аймгийн хүмүүс явж байгаа шүү дээ. Том юмнуудаа тавьчихвал Монгол тэр чигтэл явах асуудал байгаа юм. Энэ говьд бас нэг хамгийн хэцүү асуудал нь энэ усны асуудал байдаг юм шиг лээ шүү. Энэ говьоос гарсан олон гişүүдийн усны асуудыг ярьд юм бол олон ч төсөл явагддсан билээ шүү. Ер нь яг энэ говьд усны асуудал чухал шүү тийм ээ. Манай говьч нэг ганц худаг л байдаг. Одоо миний өссөн газар бол тэгэл юу ч байхгүй шүү дээ. Нөгөөгийн шохгүй чинь мал нуун, хүн нуун. Тэг хүний эрүүл мэндийн асуудал байна. Малын эрүүл мэндийн асуудал гэл ингээл бүх юмний углаа бол ус бас байгаа. Тэгэхээр бол энэ бүсчилсэн үжлийн ячаар бол энэ усны асуудлыг бас дөрвтэй шийдэх ийм шийдвэрүүд гараад тэгээд одоо их хурлын гишүүн уянгаар ахлуулсан ийм усны комисс маш хурдтай уралдаж одоо энэ юг татгаар болж байгаа юм лээ. Уршаа авчна хэрлэн говь төслөөд үү? Тийм хэрлэн говь төслөө. Түрүүн та сум орон нутаг хөнгүү боллоо гэжсэн. Сум орон нутагт яагаад хөнгүү болж ийн гэхээр тэнд ч одоо олон асуудлууд байна. Тэгжээс одоо хөнгүү болоод байна. Танихаар яагаад хөнгүү болоод байгаа юм шиг байна? За яг нэгдүгээрт бол би эх орон хөнгүү холбоотойгоор дээшээ шахаж орж байгаа. Засгийн ордон заавал ажлыг өргөх ингээд бүх юм шахаж байгаа болов гэж бодож байгаа. За энэ бол зөвхөн миний бодол. Их үндэс нь бол ерөнхий онол нь бол мэдээж одоо хүний хэрэгцээ бага байна гэсэн үг. За тэрэнд юу орох вэ гэхээр одоо энгийн жишээ нь бол одоо манай сум дээр яана ингээ өөрийнхөө сумыг л яриад байдаг. Би нөгөө олон ороод байгаа болохоор л харахаар л эмзэглээд байгаа учраас. Би дараа нь жишээ нь яриад шээ. Та бас өөрийнхөө сум. За энэ манай сум буюу энэ Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын хувьд бол одоо сургуулийнхын даац нь байхгүй. Тэр нэг юм навсайсан юм дээр тэр удахгүй нурах гэж байгаа юм дээр тэр байж байгаа байхгүй. Тэгээ сураг сонсохоор төсвийн татуулсан ч гэх шиг юм яриад үлээ. Тэр бол одоо бас нэмэлт нөгөө сэтгэл. За энийг би бол зүгээр ингээ гайхдаг. Та юу гэж боддгоо тань сум. Энэ сум дундын эрүүл мэндийн төвийг болиулаад аймаг руу очиулдаг болсон байна. Энэ бол энэ босоо энэ эрүүл мэндийн яамнаас гаргасан юм шиг байна. Тэгтээ хүмүүс аяйгүй тэр нь дургу байгаа тоххой. Дээр үед одоо манай сумд манай ихснэр төрөөлөд гэсэн. Одоо юу н төрөх? Нэг юм бичдэг газар болсон гэдэг байхгүй. Тэг би нэг сая очихдоо нэг аптек руу орсон чинь хүн оочрлоо. Тэг энэ юмд л оочрлоод байгаа боцч тэр хүн эмч байсан гинэ. Тэгээ аптек байх бол тий. Тэр хүн дээр очив. Эмнэлэгт нь хүн байхгүй. Бусдаар манай одоо Эрдэнэтлээ сумын эмнэлэгчин бол бүх юмтай эмнэлэг олгоогоон авдаг, хүнээ төрүүлдэг. Одоо жижиг одоо цэсний хаалгаа бүгдийг хийдэг юм эмнэлэг байсан байхгүй. Тэгсэн сүүлд нэг байрын шинжлэгдсэн одоо тэр шийдвэрийг гарна гэж мэдээгүй юу яасан уу хийсэн үү эмнэлэг хөнгөө болцсон. Зүгээр би нэг ахигчинд очиод бодож шахаар аймаг явнаа л гэдэг байхгүй. Хол аймаг нь одоо 100 км байхгүй. Сум нь 30 км. Уг нь ингээд зөв бодлоготой байгаад суманд нэг сайн юунууд байвал мэдээж ойрхон нь дээр үстэ. За манай Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын хувьд бол асар том одоо сум. Энд одоо ингээд эргэн тойрон өөр хангаа сум дундын эмнэлэг, сум дундын хөгжил, сум дундын бүх юм байж болохоор юм сум баггүй юу? Тэгэхээр энэ ингээд эмнэлэг нь ингээд байхгүй. Тэгээд тэрий чин дагаад эмнэлэг нь байхгүй бол хүн бол бас ингээд
өвдөөлөөл нүүгээд эхэлт юм байл л. Бид одоо өвдөл яах юм ч гэдэг юм уу. Тэгээ сургуультай хүүхдээ өгөхөөр сургууль нь нурчих гээд байгаа учраас ингээд яваад өвдөв. Тэгээд аймаг руугаа хүүхдээ сургууль сурах гээд аймаг. Тэгээд нэг орон сууц одоо 21-р зуунд ямар ч орон сууцгүй Эрдэнэтлээс өмнө ингээд яваад өгдөг. Тэгэл ингээл байхгүй болоод юм олон сумууд шүү дээ. Одоо монголоор миний бодол шүү. Тэгэхээр энэ сум орнуудыг хөгжүүлэх тал дээр л энэ дээр байгаа хүмүүс маань өдөртөх хүмүүс маань бас дөрвтойгоо шиг л ажиллах. Ер нь л хэцүү л болчиход байна. Нэлийн дөрвтэй. Гэхдээ дунд говьд 3 сайхан гэдэг сайхан сум байгаа шүү тийм ээ. Та очиж үзчихсэн үү? Үзсэн. Яг нь шин сум төслийн өрөөнд яг л тэгэл эхлүүлмээр байгаа байхгүй. Гэтэ одоо бас ингээд жоохон зогсонгол байгаа шүү дээ. Тийш яаж одоо сурчилж олон хүн татах юм. Одоос хүн очивол юу өгөх юм өхийг намлаад тэгэл бүх юм л ингээд задлал хийчихвэл шийдвэрээр санагдаад байдаг шнэ. Одоо энэ утаа мутаа төгжрэл мөгжрэл тэг нэг хүн байхгүй болчихоо. Тэгээ энэ нэг тодорхой хүмүүс нь тэрийн бодлого шийдвэрээ гаргаад болдгоо бах. Та одоо олон хүнтэй ирсэн танд юм шатл тавьчихсан хариулаач. Хөдөө ордод чинь тэг хэцүү байна. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй. Чанартай боловсрол мөрийн байлж өгöd болохгүй. Боловсруулахгүй. Дээрэс нь эхнэр болох хүн байхгүй. Бүгд гараа ирсэн. Тэгээд чи нөө хот руу нөгөө октоудаа сурахгүй явцсан. Ирчүүд нь үлдсэн. Хүнийн ч гаргамааргүй байна, улсын ч гаргамааргүй байна. Гүү бол зөрүүлж авмаар. Тэгэхгүй бол 3 сая энэ 3 сая аль хүүхэд багтал 3 сая гэсэн одоо 3 сая эдэн зүйл болсон юм ингээд. Чи одоо хүн болго айл болгон 4 хүүхэдтэй л байгаад болоод шүү дээ. Яах хүсэхгүй байх гэж би гайхадсан чи харин бүгд гадаад тах бэл. Сая Европт явж байхад ингээл тиймч багш, иймч цаг таа гэл. Гэсэн энд хөнгөө байдаг шүү дээ. Эдийн засгийн хэлээд ингээд ирэхээр хувийн хвшилт нь ямар өндөр яг ингээд бодонгууд асар боломжийн цалин өгч байгаа юм. Амьдралын юутай нүүрэхээр бүгдийг нь гараа авчихсан. Тэгэл эндээс чинь бүх юм ингээл одоо нөгөө нэг сүнх баригч гэдэг хүмүүс нь төр өдөр даач юм хөнгөл байгаа шүү. Бид дотроо ингээд бүгдээрээ байжгаад хэн сайн одоо ингээд юм уу хийгээг явал бид одоо алцахгүй шүү. Би гадаадад одоо энэ сая байгаа 1 сая гадаадын 1 сая хүнийг авчираад та нар энэ аймгийг өдөрдаатхаа гэвэл тэр аймгийг би бол их л гоёор төсөөлөд байгаа байхгүй жишээ нь манай дунд говьч ч юм уу манай Эрдэнэ талаад нэг 100 хүн 500 хүн гадаадаас авчираад тавьчих. Яг тэгвэл тэр ямар сум болох вэ? Тэгэхэр чинь боловсралтай юм үдцсэн юмны учрыг ойлгоцсон хүлээцтэй хөндлөлттэй ийм 500 залуу гадаадаас ирээд авчираад тэгвэл та бүхний байр бүгний шийдэн мэдэн яадгийн юм бол дэврүү юм бодоод байхгүй. Тэгэл тэнцээ чин гайхалтай гоё багш нар байна. Гайхалтай төрийн албан багш нар байна. Юу хүнтэй сайхан харьцдаг. Юмныхаа учрыг ойлгоцсон. Ингээл төсөөлөд байдаг байхгүй. Ирээчээл гэж одоо залуучуудаас гуймаар байна. Юмнууд нь бити яваасаа гэж одоо хүсмээр байгаа юм. Эх орон бол ганц юм. Элдв юм бол олон юм л гэж одоо боддог шүү дээ. Бодоод байгаа маа. Боддог биш. Сүүлд л боддог болчих. Тэгээд энэ салсны зургаар ирээд энд нь тэгээд нэг айтаахан биш болохоор л бас хэцүү байгаа. Харин тийм л юм байна. За улс их орон хөгжихийн тулд иргэн тус бүр хичээх л ёстой гэж байгаа маа. Одоо би ч хэл хичээгээ явж байна, та ч хэл хичээгээ явж байна. Та ер нь цаашдаа юу хийж хэрэгжүүлээ? Энэ улс их оронхоо төлөө бас нэг жоохон ч гэсэн хувь нэмэр оруулчихъя гэж зорж явдаг бай. Мэдээж одоо маш л их юм бодож байна. За миний хамгийн сайн хийж чадах зүйл бол миний одоо ажил мэргэжил. Одоо манай телевиз. За тэр чи үүргээ одоо бас өөрсдийнхөө хэмжээнд биелүүлээ явж байгаа. Тэгээ би сүүлд одоо юу ойлгосон бэ гэхээр манай телевиз буюу бидний хамт олон бол энэ сум орон нутгийн онцлогт таарсан дуучин байна уу? Хуваараа хөдөлмөр эрхэлдэг хүн байна уу? Бүхэл юмнуудыг одоо сумд нь очиж ажиллая гэж ингэж бодож байгаа. Тэгжээж энэ олон нийтийн анхааралд хүргэж аливаа юм хөгжил дэвшил ирнэ, эдийн засаг нь эргэлдэнэ. Энийг би бол одоо дэлхийн олон хотуудаар явахдаа одоо ойлголоо шүү дээ. Хүн дандаа мэддэг юмноо хаан төлөөл тэрэндээ одоо мөнгөө зарцуулдаг, цаг заваа зориулдаг. Мэдхгүй одоо ингэ байгаа учраас тэрэнд бол хинч мэдхгүй. Тэр улсын том удирдагч нь ч мэдхгүй, бараг сумын засаг дархан ч мэдхгүй ийм юмнууд байгаа байхгүй. Ард түмэн ч мэдхгүй юм бид. Одоо тэр нь манай малчид дуулж яана гэж нэвтрүүлгээр малчид ирээл дуулаад оролцдог. Тэгэл тэр хүмүүс ингээл ерөнхийдөө
олонний танил болоод ингээл явдагтай адилхан тэнд байгаа жижиг дунд бизнесийг яаж дэмжих юм тэр хүмүүсийг л олж одоо гаргаж ирээ гэж одоо энэ 25 онд бол манай талаас тэгж одоо сум болгонд очиж ажиллая гэж бодож байгаа. Тэр Завхан аймгийн Эрдэнэ хайрхан тэ хинтийн нориуланд юу байна. За энийг бол би одоо өөрийнхөө сумнасаа эхлэе гэж бодож байгаа. Тэгжээж энэ улс орныг одоо миний одоо давуу тал гэдэг юм онцлог гэвэл би энэ хэвлэл мэдээллийн салбартаа явж байгаа учраас хамгийн одоо улс төрчин хийж чаддгүй энэ зүйлүүдийг буюу олон түмэнд төмөн олонд ойлгуулж иж тэгэхээр энэ ажлуудаа бол өшөө илүү явуул. Энэ бол миний улс орондоо хийж байгаа л одоо нөгөө л урдах ажлаа сайн хийж байгаа л асуудал болов гэж. Улс их орондоо оруулж байгаа Хувь нэмэр маш том хувь нэмэр болов гэж. За ингээд цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон. Танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсгэн өрөөё. Баярлалаа. Танд ч гэсэн одоо энэ сайхан нэвтрүүлэгт нь одоо амжилт хүсье. Олон сайхан хүнтэй ярилцаж үзэл бодлын сонсч Монголын хөгжилдөө сав нэмрээ оруулж идэгт баярлалаа. Баярлалаа. Зуун асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Малчин телевизийн гүйцэтгэх захирал Пүрвийн төвшин хүрэлцэн ирж ослоо. Та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.